энэ IT салбарын худалдаа авалт нь ямар ч байсан нэг их 80-аас илүү байна. Бусдыг нэмэх юм бол 2 их 80 болох гээд байна. Хаана хин хідээр авсан мэдээлэл нь одоо болтол нарийн байхгүй байна. Тийм учраас өнгөрсөн жил бид нар шаардаж мэдээллийн цуглуулж авч байсан. Тийм болохоор төрийн байгууллагууд худалдаа авалтыг мэдээлэл сонсоод нийслэлийн мэдээллийг саяхан сонссон. Энэ ажил нь дуусаагүй байгаа учраас цаана хүчний байгууллагууд, төрийн өмчийн компаниуд хэдэн дөрвөөр ямар IT авсан бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За ингээд нийлүүлж хагаад сонсгол хийлээ гэхэд сонсгол хийхэр зэрэг одоо салбараа буцаагаад унгаачих юм биш үү гэдэг айдас бол байдаг. Байнгын ороонд би л өнгөрсөн жил байнгын ороонд ажиллаж байхдаа өөрөө энэ салбарын хүн биш учраас надад бол тийм одоо нэг санаа зовоод айж юм их юм бол байгаагүй. Тийм болохоор төсвийг нь илүү сайн тодорхой болгох хэрэгтэй. 29-р заалтаа биелүүлэхгүй бол битгий төсөв болго мэдээллийн технологи гэдэг ангилал байхгүй байна. Машин дэрэгтэй бүгдээрээ хамт яваад байна. Эдийн засгийн ангилал бий болгох, кибер аюулгүй байдлын ангилал бий болгох гэдэг санаачлуудыг манай байнгын орноос гаргаж тавиад явсан. Ингээд явхаар буцаад нөгөө төрсвийн худалдаа авалт чинь багасаад салбар чинь ингээд жижигрээд унчих юм биш үү гэдэг айдас бол байсан. Одоо эргээд харахад үгүй юм байна. Ягаад гэвэл энэ чинь маш их мөнгө явж байна. Тэр мөнгө нь энэ салбарыг эрүүл өсөн хөгжих нөхцөлийг өрсөлдөөнтэй өөрсдөө хөгжөөд дараа нь тэр олон улстай гарах юмыг бий болгоход зарцуулагдах ёстой болохоос биш олон зуун тэрбум төгрөгөөр яасан мэддэхгүй хаалттай байдлаар цөөхөн хүрээллийн ийм элитизм байдлаар явж болохгүй. Болохоор хийх нь зөв гэж бол бодож байгаа. Тэгээд энийг бол манай мэрэгжлийн дэд хороо, байнгын хороо зохион байгуулалт ухаах. Би бол идэвхтэй оролцсон. Байнгын хороо болгох саналыг бол улсын хурлын гишүүд анар гишүүн бас түрүү ярьсан тийм ээ. Тэрийг бол дэмжиж ингээд аль болохоор бас тэрийг буцаагаад бид нар сэргээх нь бол зөв юм аа гэдгийг та бүхэн бас тэр дээр шахаж шаардаж өгөрөө гэж хүсье. За бүр шийдсэн үү те? Тогтоол гарсан юм уу? За чуулга эхлэхээр тогтоол гарах гад ерөнхийдөө бол яриа шийдсэн байна. Баяр хүрч. За баярлалаа.